За өнөөдрийн богино хичээлээр бид хот дотор жолоодох үед заавал баримтлах дүрмийн тухай ярилцъя гэж одоо бодож байна. За замын хөдөлгөөн хамгийн их болдог газар бол Улаанбаатар хот байдаг. За тэгэхээр ямар дүрмийг хамгийн чухал гэж үзэх вэ? Та нарын бодлоор хот дотор хамгийн их зөрчигддөг дүрм аль нь вэ? Урт хэтрүүлэх үү? Зам хөндлөн гарч буй явган зорчигчийг харахгүйгээр өнгөрүүлэх үү? Эсвэл утсаар явах уу? Эсвэл игнээ байр шилжихдээ гэрэл дохио өгөхгүй байх уу? За хот дотор жолоодох үед баримтлах хамгийн чухал дүрмүүд бол нэгдүгээр урдаа тохируулах, хот дотор хурд баг боловч ослын эрсдэл хамгийн өндөр байдаг. Тиймээс заасан хурдыг барихна. Хоёрдугаар явган зорчигчийг урьдчилан харж зам тавьж өгөх. Явган зорчигч бол хамгийн эмзэг оролцогч учраас тэдний өмнө заавал зогсож зам тавьж өгөх нэ. Гуравдугаар асуудал бол анхаарлаа сарниулахгүй байх. Хотын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаараа оролдохгүй, бичихгүй, ярихгүй байх. За дөрөвдүгээр асуудал бол игнээ байр шилжихдээ гэрэл дохио өгч өөрийн хөдөлгөөний чиглэлийг тодорхой болгох явдал юм. Энгийн мэт боловч хамгийн их амь авардаг дүрм бол эдгээр дүрм юм байна.